сайхан тул энэ зүйлийг ашигладаг байгаа. Энийг ашиглахгүйгээр CPU-г шатах боломжтой гэдэг гэдгийг бас сануулъя. 5 дахь computer component RAM байгаа. Random access memory. За энэ дээр хэрэг тавхан болон дээр нь харах юм бол DDR5 гэсэн байгаа тийм. За ерөнхийдөө дийлэгтэй хүмүүс DDR4 ашигладаг. Ямар хамгийн сүүлийн үеийн тэгээд нөгөө motherboard CPU-тайгаа ажиллахаар хурдтай мэдээллийг өгөх random access memory маань байна. Эний линкийг бас description дээр үлдээч асуулт авах юм бол коммент оруулдагаарай. RAM хийж байхдаа та бүхэн motherboard дээр байгаа instruction та бүхэн зайлшгүй хараарай. Тэгээд хийнгүүтээ энэхүү чимээг долно. Solid state drive байгаа. SSD-гийн 2 TB, 2 TB-тэй энэхүү SSD-г хэрэгжилж байгаа. За энэ SSD дээр нэмээд халаалтыг багасгахаар энэхүү жижигхэн cooler component бас авсан байгаа. Энийг дээр нь оруулна. SSD-г оруулахын тулд хажуу талын бүрхүүл хэсгийг аваад доотлын шүдэн хэсгийг хамгаалагчийг аваад доошоогоо чанга дараад оруулна. Combo unit энэ зүйл маань ямар учиртай вэ гэхээр шингэнийг оруулаад эргэлтүүлэлтэнд оруулах үйлчилгээтэй байгаа. Та бүхэн анзаарах юм бол liquid cooling system дээр бид нар дандаа EQ-гийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Доор description link нь үлдээгээд асуулт байвал комментаар та бүхэн үлдээгээрэй. Энэ хэсгээр дээдлийн 2 болтыг та бүхэн аваад хажуу талынхын дээдл рүү шилжүүлж хийн ингэснээр доторх шингэн алдагдахгүй. Тэгээ шингэн алдагдуулахын тулд маш сайн чангалаарай. Энийгээ хаана байрлал маань тэнцэнэ байрлуулад 6 screwdriver-га хойно та бүхэн чангалаад хийгээрэй. Энэ хэсгээр кабелнуудыг хаашаа оруулах вэ гэдгийг та бүхэнд зааж харуулж байна. Зүйл хийсний дараа энэхүү харагдах байгаа. Энэхүү graphic card үнэтэй байсан. Тэгэхээр та бүхэн description comment дээр ороод хэдэн долларын хөөснийг хараарай. Үнэтэйгээ дүүцхүүж маш чанартай. Энэхүү graphic card-ыг stream live хийхэд specifically зориулсан энэхүү graphic card-ыг бол үүсгэсэн. Энэхүү graphic card маань систем дээр айгуух сайн шинжилэл хийгээд DLSS буюу Deep Learning Super Sampling гэдэг хэсэг бас эдгээр байгаа. Та бүхэн Google дээр яг юу гэдгийг илүү дэлгэрэнгүй бас хайгаад болоорой. Хамгийн сүүлд дуртахад энэхүү graphic card маань бас өөрөө нөгөө шингэн liquid компонент хамт ирж байгаа. Яг өөр graphic card-уудыг бид захиалж болох байсан л да. Гэхдээ энэ маань л ганцаархнаа graphic card liquid байгаа хамтдаа ингээд build болсон ирсэн. Тэгэхээр энийг сонсон байгаа. Тийм болооч тэр өний үед жоохон их тэгээ маань маш хурдтай зарагдчихсан. Өнөөдөр та бүхэн бас линк руу ороод 10 стоп байхыг бид бас мэдэхгүй байна. Хэрвээ янз бүрийн асуулт авах юм бол та бүхэн бас комментээр үлдээгээрэй. Graphic card-ын дээр болтоо эргүүлэн нөгөө тийш нь оруулна. Ингэж хийснийхаа дараад нь motherboard дээр хаана байршуулмаар нь тэнцэнэ тогтоогоод тэгээд graphic card-ныхаа кабелийг бас холбох байгаа. Энэ зүйлийн яг шалтгаан гэх юм бол компьютер маань айгу халдаг те. Тэгээд халсан агаарыг гадагшлуулаад компьютерыг халаалахгүй байх үүрэгтэй. За энэхүү зүйл дээр фанууд нэмэгдэж ирнэ. За өнөөдрийн хувьд бид нар 2 өөр төрлийн фан сонгосон. За эхнийх маань болохоор 140 энэхүү том фан байгаа. Ганцхан байхад л өөр хангалттай. Харин 120-ын хэмжээстэй энэхүү фан маань болохоор 6 ширхэг бол захиалсан байгаа. Яг 6-ыг бүгдээр нь өнөөдөр ашиглахгүй байж магадгүй.
Фануудын хувьд сануулхад өмнө ч бас бид нар бичлэгээр сануулж байсан. Зөв харуулах нь маш чухал. Тэгээд хэрэг зөв харуулахгүй бол нөгөө халуун уурыг гадагшлуулахгүй энэ дээр та бүхэн анхаараарай. Эдгээр бүх хэрэгслүүдээ description болон comment дээр үлдээч тул та бүхэн бас нэмэлт асуух асуулт байвал асуугаарай. Фан дээр нэмж хийхэд энэхүү 3 оролттой кабел бол ирнэ. За энэхүү кабелүүдийг фантайгаа холбоно. За тэгээд давхар бас энэ дээр энэ санамсаргүй байдлаар кабелээ татаж салгахгүй тул энэ velcro хамтдаа ирэх байгаа. Тэгээд энэ velcro-ыг бас хэрхэн яаж зөв суулгахыг өнөөдөр бас бичлэгээр та бүхэн хараарай. Цэнхэр хамгаалалттай байгаа хэсгийг доош нь харууллаад ардлын хэсэг дээр screwdriver-тай хийнэ. Фаны тал дээр энэхүү кабелийг та бүхэн эхлээд motherboard дээр заалгана. Заасны дагуу тэгээд фэнэ зөв харууллаад зааврын дагуу та бүхэн хийгээрэй. Хэрэгцээтэй туслах төхөөрөмжүүд байна. За энэхүү жижигхэн зөвлөлт маань болохоор та бүхэн завлаад харуулъя. Энэхүү юм хар холбоос гэж хэлж болно. За энийг ингэж эргүүлээд за холбох хэсэг дээр эхлээд энийг оруулна. Тэгээд tube-тэй холбоос энэ болохоор flexible tube байгаа. Хвчлэн хүмүүс санамсаргүй байдлаар нөгөө hard tube-ийг сонгочдөг. Тэрийг сонгоцсонгод компьютер дээр liquid-тэй холбоотой хийж хахад аюу төвөгтэй байдаг. Тэгэхээр таахан бас аюулгүй байдаг болоод бас амарчилмаар байвал flexible tube-ийг сонгороо. За тэгээ энэхүү tube-ийг энэ хэсгээрээ оруулаад за энэ хоолой хэсгээр орох нь. Энэ өдөр хэсэг маань болохоор яг хаан дээр тогтоомоор энэ төр cooling system дээр ороод tube маань энэгээр ороод ингээ эргүүлээд ангиснээрээ нөгөө tube янз бүрийн байдлаар шингэн алдагдуулахгүй бас санамсаргүй байдлаар энэ маань суглагдаж гарахгүй байгаа. Холбоосын тал дээр дэлгэцнээр харж байгаачлаа. Нэг мөрчлөнгөө бүгдээрэн дээр нь хийн. Tube хийхийн тулд та бүхэн дээдлийнхаа хэсгийг аваад за энийг авахаас өмнө эхлээд сайн чангасан үгүйгээ та бүхэн шалгаарай. За тэгээд tube хийн. Тэгээд энийг чангалаад за tube-ийн хэсэг дээр хэмжээсээ та бүхэн эхлээд аваад тэгээд дараад нь хаачлаарай. Холбоосод маань инхүү харагдах байгаа. Өнөөдрийн компьютер босгоход мартагдаж болохгүй хоёр зүйл байна. Энэ дээр distill буюу нэрмэл ус, за хоёр дахь нь болохоор натрий хоёрын байгаа. Дээдлийн хэсэг дээр дэлгүүрээ аваад за холсон шингэнээ та бүхэн энэ дотроо багаар нь хийн. Шингэн хийгдсэний дараа компьютераа 10 секунд хасааж 10 секунд унтраах байгаа.